Та ихлэд өөрөө нүдэрээ харах хэрэгтэй байх. Энэ миний амьдралдаа харж байсан солиотой зүйлүүдийн нэг. Кевин Грантлман гэж залуу Фёдорын нурууг хугалж амьдралыг нь сүрүүлэх төгсөн. Үннийг хэлэхэд бид холбог тулааны анхны үхлийг харж болохоор байлаа. Учир нь түүнийг дээш шидээ зүйл тусах төгсөн. Хэрвээ та бүхэн UFC холбоонд авраг байсан Кевин Грантлман гэх залуугийн амь насанд юу тохиолдсон тухай бичлэгийг үзэх хүсвэл description хэсэгт би линкийг нь байршуулсан байгаа. Миний бодлоор тэр нэг амьсгаа аваад л намайг хөдөлж эхлэхийг анзаарсан. Тэгээд л дээр гараад ирсэн. Тэр бол үндэ супрүүдтэй ижил төвчний тулаанч, жишээлбэл Майкл Жордан болон John Always. Түүний хүнд цохилтууд үнэндээ л Америк оддын айдсыг дээд зэгт нь хүргэж байсан. Таныг UFC тулалдаж байгаагүй хамгийн алдартай тулаанчтай нэг гэж бодож UFC холбоонд хамгийн харамсалтай зүйл гэвэл түүний тулаанд утсан явж. Фидер магадгүй UFC-ийн төвснөөс ч илүү цаашлаад ер нь хамгийн топнд байсан. Би түүнийг харахын тулд юугаач солиоцоход бэлэн байсан. Солиотой орсууд мэдчил байгаа. Чи өөрөө ч гэсэн мэдчил байгаа хөшөө. Ямар ч хэрэгцээгүй энэ гариг дээрх цорын гац тэр бод зүгээр л аюул жинхэнэ гангстер. За тэгвэл яагаад тэр UFC холбоонд тулалдаагүй вэ гэдгийг мөшгөөд үзье. UFC холбоо нэгin эрийг томлов. Нэр нь Dana White. Хамгийн сүүлд тэр нэгдэггүй байгаа арал руу нисээд тантай болон таны багтаа уулзсан талаар хэлсэн. Би сүүлд нэг тийм эвгүй хаач билээ. За тэр яах вэ? Би тэдний асуусан болгонд л хариу өгсөн. Тэр арал дээр яг юу болсон юм бэ? Би тэрэнд санал тавих. Тэр зүгээр л саналыг минь сонсоод л инээсэн. Тэр тань $5 сая санал болгосон үнэн үү? Үгүй ээ, наадах чинь худлаа зүйл. Би та нарт юу болсон талаар нэг ч үг орхилгүй хэлсэн. UFC намайг тулдуулахыг үнэндээ хүсээгүй л дээ. Би фэнүүд нь юу хүсэж байна? Түүнийг нь дордуулахыг хүсэхгүй байна. Надад итгээрэй. Миний бодлоор тэд таны тулааныг хүссэн юм шүү. Бид ямар ч хилцээр турч чадаагүй. Тэд бүгдийг няцаасан. UFC холбооныхны үзэж байгаагаар бол Федор Эмельянко хизээж сайн өрсөлдөгчтэй таарч байгаагүй. Ямар ч хат өрсөлдөгчтэй тулж байгаагүй хүнд би яаж хүндэл үзүүлэх юм бэ? Жилд ердөө 3 тулаан хийж байгаа залуус шилтгэн гэж үү? Тэгээд тэдний хүндлэх ёстой гэж үү? UFC холбог тулааны хамгийн том байгууллага. Хэрвээ чи UFC авраг биш ч элит нэгэн, хэрвээ чи үнэхээр фантастик нэгэн бол чи UFC тулалдах боломжгүй бүртгэл рүү шууд хуваарлагдана. Хэрвээ 2000 он хавцаа эргээд очвол шилдгийн шилдэгч гэлээ UFC холбоонд байхгүй нэгэн. Миний бодож байгаагаар Pride холбоонд намайг тулалдаж байхад бүх шилдэгүүд тэнд байсан. Тэр бол мөндөөл бурхны бүтээл. Бүгдийг нь айцыг дээд зэгтэн тулгадаг. Торон дотор хамт орсон болгоноо ихний үед цохиод унтуулчихдаг. Новч гэж тэр зүгээр л чихэр. Pride-д тулалдсан 13 тулаанчдаас 9 нь UFC холбоонд тулалдаж байсан болон сүүлд тулалдсан тулаанчид тэдний дунд Antonio Rodrigo UFC холбоонд авраг болж байсан тулаанч. Гэхдээ тэр Федор Эмельянкод ялагдсныхаа дараа UFC холбоонд авраг болж байсан. Федор түүнийг 2 ч удаа ялж байсан гэж боддоо. Федорийн тулаан бол зүгээр л айдас хүүц. Тэр байгаа байрлалаасаа өрсөлдөгчөө ядах юмгүй жагсаалтаас хасаж орхино. Хэрвээ түүний өрсөлдөгч хэвтэрүү шийдвүүлбэл зүгээр сугараад гараад ирдэг. UFC холбоонд авраг байсан Кевин Грантлман гэх залуу Федор Эмельянког яаж байсныг та нар харсан байх. Яаж гэдгийг нь ойлгохгүй юм. Гэхдээ тэрний ур чадвар цаг минутаараа сайжирдаг. Өөрөөсөө хол зөрүүтэй том залуусыг бэлтгэлээ хийж байгаа юм шиг л дуусгана. MMA legend Mirko Cro Cop Федортой тулалдаж бас л ялагдал хүлээсэн. UFC холбоонд орж ирээд хүнд жингийн супер өрсөлдөгчдийн нэг болсон. Федор өөрөөсөө нүсэр том залуустай тулалддаг байсан хэдий ч түүний өндөр ердөө 183 см, биеийн жин 100 кг. Энэ нь хүнд жингийн мангасуудтай харьцуулахад хайрцангуй жижигдээ орхоор size. Бас нэгэн айдас хүндэс болсон залуу Pride холбоонд ранк өндөртөө тамирчдыг ихнээс нь цохиж унгаагаад хэлсэн. Тэр бол мэдээж Федорийн дүү Александр Эмельяненко. Таны дүү Александр танаас тис өргөдгийг та мэдхүү. Түүний тулааны характер, бусадтай харьцаж байгаа байдал, мөн биеийн дээрх шивээсүүд бас цагдаа сэргийлэх гэдэл. Та хоёр нэг аав ээжээс төрсөн бас адилхан орчинд өсөж хүмүүжсэн гисэн хэдий ч үнэхээр өөр. За окей. Тэгвэл хэдүүлээ энэ асуултын хариултыг Орос улс руу очоод хайгаад үзье. Тухайн цаг үед Орос улсын өсвөр наснууд бүгдээрээ л хүчирхэг нэгэн болохыг хичээдэг байсан. Гисэн хэдий ч энэ бол санснаар болчихдог зүйл биш. Тэр хүнд өвчтөй байсан. Үхэлтэй их л ойрхон зөрсөндөө. Түүний дархлааны системтэй холбоотой. Гэхдээ эмнэлэгт бүх зүйлээ сайжирсан.
Та үнэхээр сайхан гэр бүлд өссөн, таны эцэг их зөв үлгэр дуурайлал өгдөг байсан уу? Эсвэл сахилга баттай байлгахыг чухалчилдаг байсан уу? Тиймээс сахилга батыг илүүд үздэг байсан ч дийлэн хувь нь ээж аавын хайран дээр л суурилсан байдаг. Гэхдээ миний дүү Александрт бол хизээч хатуурхаж байгаагүй. Тиймээ манай гэр бүл тиймч боломжтой байгаагүй. Ах トゥ дөрүлөө өсцгөөсөн зөвхөн төмсөөр болгож байсан үуч би. Учир нь эцэг их нь тасралтгүй ажиллана. Фидер дүүгээ харж ханддаг байв. Би ахыгаа хаан чамаагүй дагаад л явна. Тэр намайг заал руу их авч очдөг байсан. Би тийм сайн үр нөлөө үзүүлж чадсан болоо да. Би тийм авьяаслаг нэгэн бол биш шүү дээ. Фидер бусад хүүхдүүдээс хамаагүй сул дорой нэгэн байсан. Тэр жижигхэн намхан гихтээ харцсан их онцгой. Гэхдээ 18 настай Фидер цэргийн албыг сонгож эхэлсэн юм. Айрмын залуу бол хүчрэг болох бүрэн боломжтой. Гэхдээ зөвхөн өөрийнхөө хүчээр тэдний гэр бүл хүмүүс оронч гэсэн. Би жаахан туранхай хүүгээрээ орхиод явсан бол дайжгүй ир хүн болоод буцаад очсон гэж боддог. Айрм намайг ээж аавын оролцоогүй өөрийгөө хамгаалдаг болгож сургасан. Бүхий хүүгүүдийг чичээнчүүд тухайн үед үнэхээр их санаа зовоож байлаа. Би 2 жилийн хугацаанд цэргийн алба хаасан. Эхний жил нь галтаа тэмцэх хэсэг зүтгэж байв. Харин 2 дахь жил нь танкны дивизэд хуваарлагдаж ажилласан. Ер нь тэрний байсан хэсэг болгон санаа зовоосоор нялхаараа шугай амтад дүрлсэн гал руу гүгээд л орчихно. Тэгээд түлэгдээд гараад ирдэг байсан. Ийм зүйл ямар их хүнд зүгээр санагдах вэ? Фидрийг явсны дараа түүний дүү Александр зам хазааж гудамжны зодон гимт хэрэг гээд хит хитэн үл ойлгох хэрэгүүдэд орооцолцсноор хүүхдийн колони хаалгыг татаад амжсан. Би шоронд орохдоо тухайн хэргийг үйлдээгүй нүнэн нөхдүүд бүгдээрээ л хэрэгээ над руу буцгаасан. Тэр шоронгоос гарч ирэхдээ биеэрээ дүүрэн шивээстэй болчихсон байсан. Тэр дүүрэн шивээсүүд нь Александрын сонирхдаг байсан дүр зураглалаас тис өөр төрлийн шивээснүүд. Иймэрхүү төрлийн шивээс тухайн цаг үед дээрэмчин гимт хэрэгтнүүдийн дунд өргөн дэлгэрч байсан. Сталин сая залуучуудыг хүчээр ажлын кампус руу илгээж байсан. Тухайн кампусаас зохион байгуулалттай алгын бүлгүүд хэд хэдээр хөгжин гарч ирцгээсэн. Хуулинд суурилсан хүнд гарууд. Тэд өөрийн гисэн дүрм журамтай, ёс зашил, бүхнээ зориулсан хуулийн сүудэрт оргонсон амиа тээж буй бас бусдын амийг юмчнээ боддгүй бүлэглийнхэн байж болох аимшигтай гинт хэрэгүүдийн ихэнх л элитүүдийн амьдарч байгаа кампусуудаас илэрч байв. Үлдэж байгаа хулгарууд нь Орос соёлоос гаралтай дүр сургийг шивүүлсэн нөхдүүд мөн террористууд бүрэн дээр байрлах одод нь эрүүгийн эрх мэдэлтэн гих утгыг агуулна. Шивээснээс юу харах боломжтой гэж юу? Хамгийн түрүүнд хэлэхэд хэд хэдэн өгүүлбэрүүдийг шууд л шивээснээс уншиж болно. Сүмийн хэлбэр агуулсан шивээс бол шоронд баггүй хугацаа өнгөрүүлснийг шууд илтгэн. Та өөрийн дүү Алексийг шоронгоос гаргахаар нэлээдгүй зүтгэсэн гэсэн үнэн үү? Үгүй дээ, энд худал би Алекс бүх амьдралынхаа туршилт туслах болно. Гэхдээ хэн нэгэн буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээх нь шудраг бөгөөд заавал хийх ёстой зүйлүүдийн нэг. Гэмт хэрэгтнүүд тухайн хуулинд байгаа зүйл заалт үг үсэг бүрийг ясандаа тултал үзэн ядна. Та олон хүнд тулаан хийж байх үедээ Орос улсад тухайн үед зөнхөлж байсан гэмт хэрэг болон үүмийн самуунаас холоор өнгөрөх замыг олж сонгоход хэр хүндрэлтэй байсан бэ? Орос улсад тийм хүнд цаг үед байсан хэдий ч хизээч гэмт хэрэг болон буруу замын бизнес рүү зүглэж байгаагүй. Зөвхөн спортын төрөл рүү. Фидер ягаад айранд байхдаа тулааны спортыг сонгож эхлэв? Александр шоронд байхдаа бас л тулааныг сонгож тэд хоёр хоёулныг зорилго руу тис өөр хоёр газраас зэрэг галт иргэн сууцгаасан юм. Би өөртөө тохирсон бэлтгэлийн программыг олж тэрийгээ бол хит хитэн цагаар чамаагүй давтдаг байсан. Би сайнжин авахын тулд хүндийг өргөж хүчтэй болохын тулд олон давталтаар суниадаг байлаа. Биеэ хөгжүүлж физиклийн хүч чадлыг хүсэж байсан. Гэхдээ яг л цэргийнхээс хүнслэг байдлаар ур чадвар маань нэмэгдэж байгааг мэдрэхэд надад үнэхээр сайхан байсан. Яг л хүссэн зүйлээ хийж байгаа мэт. Надад аав гэж байхгүй, ээж гэж байхгүй. Энд ганцхан гарц би. Бид тэр гарцыг олж гарахын тулд бүх хүчээ шавхан хөдөлмөрлөнө. Миний төлөвлөгөө бол гэр бүлийнхээ төлөө бас хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөх, тэднийг амьдрахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх.
продолжать дальше выступать. Энэ залуу ялалт байгуулсныхаа дараа хамгийн түрүүнд хийх зүйл бол ихнэрлүүгээ залгаж хэлэх. Хаана ямар усад ялалт байгуулсан хамаагүй ихнэрлүүгээ залгана. Ямар нэг бэртэл аваад ирэх вэ гэж их айдаг да. Гэхдээ бүх тулааны өмнө тэр надад маш болгоомжтой байж ялалт байгуулах болно гэж амлалт өгдөг. Бидний бодлоор тэр бол хамгийн хүчтэй нь. Тэр үргэлж ялдаг үнэхээр гоё. Тэр бидэнд ганган үлгэр дуурайлал үзүүлдэг. Бас үнэхээр гоё үлгэр жишээ болдог. Тэр үргэлж сүмд очдог. Бас даруй төлөв. Ёстой хийж мэдэхгүй юм а түүнийг тодорхойлох үг олдохгүй байна. Тэр зүгээр л төгс нэгэн. Тэр хизээч өөрийгөө бусад хүмүүсээс илүүд үзэж байсан удаагүй. 2007 онд Pride холбоо эвгүй байдалд орж эхлэх мөчид Dana White-ийн сонирхол түмэнд ил болсон. Байж болох супер гэрээг санал болгосон. Учир нь тэр дэлхийд алдартай супер тулаанч гэсэн тэд татгалцсан. Dana White-ийн хамгийн түрүүнд суралцах зүйл гэвэл тэр хүмүүсийг хүндэлдэг байх хэрэгтэй. Тэр бидэнтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа бол эхлээд хүндэтгэх чухал шүү дээ. Юу гэж мөнгө хүчтэйч гэсэн амьдралд мөнгнөөс илүү чухал зүйлүүд олон байдаг. Харин Федер UFC холбооны оронд өөр нэгэн холбоонд нэгдэж нүүр царайнд болж эхэлсэн байна. Уг холбоонд UFC холбоонд аваргалж байсан хоёр ч залуу Федер зөхөж унгаасан Тим Силва болон Андрей Арловский. Хоёр тулаан хийсний дараа уг холбооны үйл ажиллагаа цуцлагдав. Би одоо ч ижил байр суурьтай байна. Юу гэх гээд байна вэ гэхээр нөгөө л хөгийн гэрээ. Тэр тулаанчдтай үнэхээр хогийн байлаар харцдаг. Би тэрний тухай бага зэрэг зүйлүүдийг ярьсан ч тэд миний тухай бас бус зүйлүүдийг ярьсан. Юу гэхээр бид тохиролцоонд хүрээгүй. Тухайн цаг үед тэр Strike Force холбоотой гэрээ байгуулах тал дээр нилээд гүнзгэрч гисэн байсан. Энэ цаг үеэс л эхэлж бүх зүйл бууруугаар эргэж ихэлсэн. Түүнийг бүхнээ алдах ганцхан цохилтоос холгүй байгаа гэдгийг шууд л хэлсэн. Тэр тэдгээр нөхдүүдэд цохиулаад унчихсан. Одоо гэрлээ унтраагаад орон дээр хэвтчихсэн. Тэр гэрийг зөвшөөрөх минь яваа гэдэл. Александр Грийн үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн мөн хүн хулгайсан гэх хэрэг сэжиглэгдэн 4 жил шоронд хориодох ял сонссон юм. Чечений удирдагч Рамзан Кадиров 2016 онд насанд хүрээгүй хүүхдүүдийг холбоонд тулалдуулж эхэлсэн. Энэ зүйлд Федер ихэд санаа зовниж зохих байгууллагт мэдгдлийг хийсэн байдаг. 7 хоногийн дараа хичээлээ тараад буцаж явсан Федерийн охин аимшигтай халтлагад өртөж эмнэлэгт хүргээгдэв. Удалгүй Кадри Федер өөрийнхөө алдааг ойлгосон гэсэн утгатай мэдгдэл гаргаж байна. Алекс ялаад уусгаас 2 жилийн өмнө суулгагдсан ба Кадирасын холбоотой тулалдах гэрээ байгуулав. Миний хувьд Александр бол аль хэдийн үхсэн. Тэр зүгээр л алга болсон. Гэхдээ би түүнийг энгийн амьдралдаа эргэж ирээсэй гэж үргэлж зайлбардаг. Энэ тохиолдолд түүнийг Баатар гэж авч үзэх үү? Баатар гэж авч үзэх үү гэж юу? Бид өмнө нь сайн үлийн аянд нэлээдгүй анхаарлаа хандуулдаг байлаа. Героями были те, кто делал добро какое-то. Яг одоо таны тулааны карьерийн асын хараа юу гэж бодож байна? Олон хүмүүс таныг 40 гарсан ир гэдэгт санаа зовоод хэлсэн. Александр Емельянин. Тодорхой юм алгадаа надад нэг чухал санагдхаа болсон. Миний карьерт тодорхой жагсаалт алга. Домог болж үлдэх. Эсвэл бусдад дурсагдах чухал биш. Зүгээр л энгийн залуу байсан л гэж ярилцахыг хүсдэг. Чи түүний тулааны карьер UFC холбоонд тулалдаж чадлагүй байсаар бүдгэрлээ гэж бодож байна уу? Юу гэж сонсооч. Энэ залуугийн талаар нэг олон юм хэлмээргүй байна. Тэр өнөө шин зодог тайлж байна. Би хизээч бүх цаг үеийн шилдэг гэж хэлж чадахгүй. Би жаргалтай байна. Миний хүү хүсч байсан зүйлдээ хүрсэн. Би жаргалтай байна. Тэр бүх хүмүүст л сайн ханддаг. Юуны түрүүнд хэлэхэд тэр төрхөөсөө жинхэнэ эр хүн байсан. Тэр хүүхэд ахуй насан дээр жинхэнэ Баатар аль хэдийнэ болчихсон. Сүүлд өөрийнхөө амьдралыг хэрхэн төлөөлж байгаагаас үл хамаарч
Хэрвээ тэр өөрийнхөө төрөлхийн бүх авьяасыг ашигласан бол өв залгамжлал гэдэг бол энгийн зүйл шүү дээ. Намайг үгүй болсны дараа миний ард юу үлдэх вэ гэдэг байна. Сайнаар яригдж байх нь хүн болгоны дурсамжинд сайн залуу байсан чигээрээ л үлдэхийг хүсэж байна. Тулааны спорт эрчимтэй хөгжиж байгаа Монгол улсад ганцхан байгаа тулааны чиглэлээр контент бэлтгэдэг суугт мань та бүхэн subscribe дарж нэгдэхээ бити мартаарай. Ингээд дараагийн цаг дугаараар уулзлаа. Түр бай.